За Дундгов аймагт мал тооллого эхэлсэн байна. Үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах 5 ажлын хэсэг байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар үйлчлэлтийн бэлтгэл ажил хангагдаж улс орон даяар мал тоолох ажлыг эхлүүлсэн. За шинэ хоршоо хөтөлбөрийн биелэлтийг хангуулах чиглэлд аймгийн засаг даргын тамгын газар болон 15 сумдын ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн байна. Дундгов аймаг 7500 орчим малч өргөдөө бөгөөд аймгийн эдийн засгийн 50% мал аж ахуй бүрдүүлдэг. Тиймдээ ч малынхаа аж ахуйг хөгжүүлэх, хүүхдүүдийн малчин мэрэгжилд сургах политехник коллежийг ч анх удаа бүрдүүлсэн аймаг. Малын тодорхой өсөлт болон тоолоход гол анхаарч малчтаа дэмжиж ажиллах зорилтыг ч мөн тэд дэвшүүлэн ажиллаж байгаамаа. Өнөөдөр ингээд аль ёсоор орон даяар мал тооллогын ажил эхэлж байна. Тэгээ манай аймгийн хувьд ч мөн адил мал хашаа ходог тооллогын захирамж гараад 5 ажлын хэсэг гараад ингээд 5 бүс дээр ажиллаж байна. Манай аймгийн 15 сумын хэмжээнд өнөөдөр ингээд мал тооллогын ажил эхэлж байна. Тэгээ өнөөдөр бид нэр сайн цагаан сумын дээр сайн цагаан сумын 7 баг дээр ирээд мал тооллогын ажлыг эхлүүлээд явж байна. Ер нь бол тэгээд энэ жил юуны зуншлах сайхан байсан те мал бас хүч тарга твэрэг сайтай байна. Тэгээд энэ мал тооллогын ажил ингээд орон даяар эхлээд явж байна. Дундгов аймгийн хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд мал тооллогоо эхлүүлж, малын тодорхойгоо өсгөж, үр шимээ хүртэж яваа 3 үеэрээ малч яваа жаргал сайхныхаас малын тооллогоо эхлүүллээ. Тэгээ үйлчлэлтийн үед энэ жил сайхан байна уу? Сайхан урт намар байлаа. Сайхан байна. Тэгээ төрийн тоо өнөөдөр манахаас эхэлж тооллого эхэлж байна. Өнгөрсөн жил би нэг 816 толгой мал тоололж ирсэн. Энэ жил төлөөрөө өссөн. За хонь нэг 400 гаруй ямаа нэг 500 гат юм аа. Тэмээ нэг 40 гаруй тэмээт. Адуу нэг 40 бас 50-аад. Одоо өхөр нэг 20 30 өхөр гэдэг. За ер нь бол манайх чинь насаараа нөгөө нийгмийн гарал малчин гэдэг шиг. Манай ээж одоо 94-тэй хөшин буураа байгаа. Тэгээ насаараа мал малалсан. Тэгэл одоо 3 дахь үед миний мэдхийн 3 дахь үед малаа явж байна. Манай хүү одоо бас малчин болсон. Маллах одоо сайхан, малынхаа буйнаар л одоо бүгд л бүхэл юм зүйл сайхан байна. Малын тоо толгоогоо өсгөх хоршоо байгуулан ажиллах чиглэлд ч Дундгов аймаг онцгой ачаал бүгдлэгч ажиллаж байна. Тодорхойлбол Тус аймагаас 501 өрх 900 гаруй иргэн хоршоо бол ажиллаж байгаа малчтынхаар орж шинэ хоршоо хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, цаашид үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг авч ажиллалаа. Өнөөдрийн хувьд бол яг энэ хоршоо хөтөлбөрийн хэрэгжилт түүний үр дүн цаашид хэрхэн энэ зөв зүйтэй явах хэрэгтэй гэдэг дээр зөвлөгөө өгүүлэх. За мөн хоршоо хөтөлбөрийг хэрэгжүүлж хоршооны зээл авсан иргэдийнхээ санал бодлыг сонсох, тэднээс асуумж авах гэдэг ийм ажлын хэсгүүд гараад явж байгаа. Манай аймгийн хувьд бол яг ер нь хоршоо хөтөлбөр анхандаа бол жоохон тааруухан цөөн тооны хэрэгжсэн бусад аймагуудтай харьцуулахад бол цөөн байсан. Одоо бол идэвхжиж эхэлж байгаа. Иргэд маань бас үр шимийг нь мэдээд бусдыгаа хоршоо хөтөлбөрт хамрагдсан иргэдэд хараад танаас нь ингээд үнэхээр болдсон байна. Үнэхээр зээлийн олгож байна. Энэ үр дүнтэй нэгдгийг хараад ингээд орох юу нь бол нэмэгдэж байна. За шинэ хоршоо хөдөлгөөний хувьд гэх юм бол бид бүгд тухайн малчтаа зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх. Тэгээд шаардлагатай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь ямархуу төрөл байдалтай байна те бас өөрсдийнхөө сэтгэл ханамжид нь бас өрсөн байна уу хангалттай хөрсөн байна уу гэдэг байдлаар үзэж бол заавар зөвлөмж өгөхөд сэтгэл малчид маань бол сэтгэл хангалуун байна тий. Өсөлт мэдээж тарган мал тал үр ашигтай гэж хамаагүй сайн шүү энэ жил бас сайхан таргалсан. Сайхан тарган малчин саярын сайхан өсч би тарун болж ил гэдэг юм байна. Сайхан л болж байна. Би энэ ойр ахын дүүс найз нөхөдтэйгээ нийлж гоод хоршоо байгуулад дөрөөс хоршоогоор бас нэг 2-3 өвлжөө гэдлээ янзлаад бас 1975 он 70 он дээрээс хойш ер нь засвар хийгдээгүй, шинжлэгдээгүй тийм хороонууд байсан. Тэрэнд бид нараас яаж өвлж ижиж бас олон малын хохиролтойгоор ч гэдэг юм олон жил бас тиймэрхүү юмар зайлвал дамжиж өнгөрч байгаа. Инжилээс бас шинжилээд бас нэг ямар ч байсан нэг хорооноос болоод малаа хугаа хохироочлоо гэхэргүй хэмжээнд авчгаар л янзалсан л гэж бодож байгаа шүү дээ. Дундгов аймгийн хувьд малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчтаа дэмжих, тэдний өв боломжлог дээрсэн мал аж ахуйг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.